За сайн байцгаана уу? Амлсан ёсороо masculine energy болон feminine energy-гийн тухай ярих гад сууж байна. За эрэгтэй эмэгтэй гэдэг бол арга биелэг хоёр шиг тий энерги ухамсар хоёр шиг одоо амьдралын хөгжлийн явцад асар чухал байж идэг. Өнгөрсөн бичлэг дээрээ би энерги ухамсар нийлээд амьдралыг бүтээж идэг гэж хэлсэн шүү дээ тий. Яг тэр шиг эрэгтэй эмэгтэй хоёр энерги нийлээд амьдралыг бүтээдэг. Тэр нь бол бидний хүүхэд тий хүүхэд гэдэг ийм цоо шин амьдралыг бүтээж хүүхдүүдэд асарч хамгаалж явж идэг. Тэг өнгөрсөн бичлэгээрээ би энергийн хүчээр ухамсарыг хөгжүүлэх замаар оршихуйг дараагийн түвшинд хүргэж хөгжүүлэх нь одоо амьдралын утга учир гэж би боддгоо гэдгээ тайлбарласан шүү дээ. Яг тэр шиг одоо аав нь амьдралыг нь тэтгэж, ээж нь ухамсарыг нь хөгжүүлэх замаар одоо шинэ оршихуй буюу энэ одоо шинэ ертөнц болсон хүүхдээ өөрөөсөө илүү ухамсарын өндөр түвшинтэй өөрөөсөө илүү эрүүл бие биалдрын хөгжил сайтай болохын төлөө хүн болгон хичээж байдаг. Бид нар бүгдээрээ ухамсартай болон ухамсаргүйгээр хүүхдийнхээ төлөө хүүхдүүд минь надаас илүү сайхан хүүхд насыг туулаасай, надаас илүү сайхан амьдралыг амьдраасай, надаас илүү өндөр ухамсарын түвшинтэй, илүү ухаантай, илүү мундаг, илүү их зүйлийг хийж бүтээсэн хүн болоосай гэж хүсэж, чармааж, хичээж байдаг тийм ээ. Тэгэхээр энергийн хүчээр ухамсарыг хөгжүүлж оршихуйг дараагийн түвшинд хүргэж байгаа шиг бид нар ингээд эрэгтэй эмэгтэй хоёр нийлээд цоо шин хүүхдийг ингэж төрүүлээд тэрийгээ ингээд хүн төрөлхтний одоо хөгжил дэвшлиг дараагийн түвшинд хүргэж чадах тийм хүн болгож хөгжүүлэх гээд ингээд хичээгээд байж идэг байхны. Тэг бид нар яагаад ингэж боддгийг гэхээр угаасаа амьдрал гэдэг чинь ингээд хүүхдийг тойрч ирж идэг. Амьдрал гэдэг чинь хүүхэд дээр тогтож байдаг. Дэлхийн ертөнц дээрх амьдрал бүгдээрээ одоо хүүхдийг тойрж иргэж идэг юм уу? Одоо хүүхдийн төлөө оршиж идэг бүх амьдрал. Зөвхөн хүний ихч биш. Одоо амьтад байна, ургамал байна. Бүгдээрээ өөрийнхөө үр жимсний төлөө бүх энерги, бүх зүйлээ зарцуулж идэг. Одоо мод те жимс ургууллаа. Тэр жимсэндээ өөрийнхөө бүх энерги, бүх шим шүүсийг ингэж зориулж байгаа байхгүй. Тэр жимсэн дотор нь үр нь байгаа шүү дээ. Тэр үрний төлөө бүх энерги, бүх шим шүүсээ тэр жимсэн зориулаад тэгээ тэр жимсэн ингээд маш гоё шүүслэг, маш гоё амттай, маш гоё үнэртэй. Тэгээ тэр жимсэн тэр одоо модноос авсан тэр бүх шим шүүсээрээ тэтгэгдээд тэр боловсрч гүйцээд газарт унаад хөрсөнд шингэх үедээ тэр жимснийхэн юугаар одоо тэр шим шүүсээр тэтгэгдээд тэгээ дахиад ингээд мод болж ургаж чаддаг. Амьтад бас те одоо үр төлөө хамгаалахын төлөө орж идэг хүүхд рүү ингээд ойртсон болвол те араатай амьтан чи ингээд одоо архирч дайрч идэг. Тэгээ араатай амьтан яагаад ийм одоо хурц хумстай асар ийм хурдан шаламгай тийм одоо хуйг хамгаалттай байд юм бэ гэхээр тэр чинь зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд биш байхгүй. Тэр чинь үр төлөө хамгаалахын тулд одоо бүр генетикээ тэгж одоо хувьсаж чадсан байх шүү дээ. Зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд байдаг байсан бол бүх амьтад ингээд аюул нүрлэхэд хүүхдээ орхиод зүгтах байсан байхгүй юу? Үгүй. Тэд нар бүгдээрээ өөрийгөө золиослоод тэр хурц хумс, тэр одоо хурдан шалгамаа, тэр хуйг дуулгаараа өөрийгөө золиослоод хүүхдээ аврахын төлөө тэмцэж идэг штеп. Ургамал хүртэлтэй өөрийнхөө үрийг хамгаалахын тулд ийм хатуу хальстай болгож жимсээ ургуулдаг ч юм уу, эсвэл бүр ийм одоо амтан хүн ойртохын аргагүй, үнэрлэхийн аргагүй, амтлахын аргагүй тийм асар их халуун ногоотой болж тэр үрийг халуун ногоор хамгаалдаг ч юм уу те. Тэр бүх зүйлийг те ургамал амтан бүгдээрээ үр төлийнхөө төлөө амьдарч байгаа хгүй. Тэгэхээр амьдрал гэдэг чинь өөрөө үр хүүхдийн төлөө оршиж идэг. Тэг бид нар ч гэсэн ухамсаргүйгээр өөрийнхөө хүүхдийг өөрөөсөө илүү ухамсартай, өөрөөсөө илүү сайхан амьдралтай, илүү их зүйлийг хийж бүтээх чадвартай, чадaltaй одоо генетикийн хувьд ч хүчтэй, ухамсарын хувьд ч хүчтэй хүн болоосой гэж хүсэж байдаг. Тийм ч учраас одоо гэр бүл дотор аав, ээж хоёр хамтдаа хоёр биенийхээ те аав нь хүүхдийнхээ амьдралыг тэтгэж идэг. Ээж нь хүүхдийнхээ ухамсар сүнсийг тэтгэж идэг. Аав нь одоо амьдралыг тэтгэн гэдэг нь хүүхдийнхээ амь насыг хамгаална. Хүүхдийнхээ амь насыг хамгаалахын тулд гэр оронтой, дулаан байртай, боловсралтай
Тэгээд одоо идэж уух хоол хүнстэй тэр бүхнээр нь ингээд аав нь хүүхдэд итгэнэ. Ээж нь болохоор ухамсарыг нь итгэнэ те. Сайхан сэтгэлтэй, хайр инэрлэр дүүрэн зөв төлөвшөлтэй тийм ухамсартай хүн болох тэр одоо сүнсний хөгжлийн ээжэнд итгэж байдаг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй аав ээж хоёулаа бие биенийхээ үүргийг асар их ингээд хүндэтгэж биширч те чи минь одоо хүүхдүүдийнхээ ухамсар сүнстэй хөгжил төлөвшлийг ингэж гоё тэтгэж байна. Баярлалаа чи одоо маш чухал юм хийж байгаа шүү те. Чи харин хүүхдүүдээ ингээд амьдралыг нь тэтгэж чинь чи одоо орох оронтой идэх хоолтой сургууль соёлтой одоо тэр бүхнийг ингээд төлөх мөнгөтэй байлгаж гин. Маш их баярлалаа гэдэг ингээд хоёр биенийхээ хөдөлмөр хоёр биенийхээ хичээл зүтгэл хоёр биенийхээ ингээд одоо онцлог давуу талыг харилцан бие бинийгээ хүндлэн биширч харилцан бие биенээсээ суралцаж ингэж одоо хамтдаа хүүхдээ өсгөх нь маш чухал байдаг бахны. Тэгжээж одоо хүүхд маань ийм арга бэлэг хоёр нь ийм тэнцвэртэйгээр өсөж одоо шин төвшний хүн болж төлөвшөж чаддаг байхны. Даанч бид нар одоо ингээд нийгэм маань тиймэрхүү тэрийг одоо тийм ингэж гоё авч явахад хэцүү нийгэмд бид нар ингээд амьдраад байгаа шүү дээ. Ийм гоё тэнцвэртэй амьдрахад хэцүү нийгэмд амьдраад байгаа шүү дээ тий. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг. Эрэгтэйчүүд бас тий бид нарт одоо эрэгтэйчүүдийн имлэг алга малга гэдэг ч юм уу, эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн одоо хүнд байдалтай амьдардаг гэдэг ч юм уу, эрэгтэйчүүдийн эрх зөрчигддөг, хүүхдийн эрх зөрчигддөг. Ер нь бол бүх амьдралын эрх зөрчигддөг, амьтны ч эрх зөрчигддөг, ургамлын ч эрх зөрчигддөг. Ер нь бол дэлхийн нийтийн эрх зөрчигдөж байгаа тийм нийгэмд бид нар одоо амьдраад байгаа шүү дээ. Яагаад ийм байдалд хүрчвэ гэхээр бид нар тийм маш маскулин тал нь хитрхи их хөгжсөн. Маскулин тал нь бүр хитэрсэн нийгэмд амьдраад тэгээ феминин энерги тэр эмэгтэй хүний ухаан, эмэгтэй хүний хайр, инрэл дутагдаад байгаа тийм ертөнцид бид нар амьдраад байгаа учраас яг ийм байдалд хүрсэн байгаа байхгүй юу? Ийм байдалд хүрсэн учраас бид нар өнөөдөр хүүхдүүд минь тийм аюулгүй сайн сайхан нийгэмд өсөж чадахгүй байна. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр эрчүүд бүгдээрээ ингээд эмэгтэй хүний үгийг сонсгоо болцсон. Тэ одоо нийгэм дээр юу яаж байгаа одоо шийдвэр гаргах төвшний одоо ус төрийж бай одоо өндөр албан тушаалч бай ихэнх нь эрэгтэйчүүд. Угаасаа тэр нийгэм дээр хамгийн их өндөр үнэлэгдэж байгаа карьер хамгийн одоо үн цэнтэй тооцож хамгийн мундаг тэ хамгийн өндөр цалинтай тэдгээр одоо карьерууд нь эрэгтэй хүн араас нь хөөж тэр карьерийг хөөхөд хамгийн тохиромжтой тиймэрхүү одоо карьерууд байдаг, ажил албан тушаалууд байдаг. Эмэгтэй хүний хийхэд тохиромжтой урлаг, уран сайхан ч гэдэм үү тиймэрхүү карьерууд нь зарим нь огт байхгүй эсвэл маш доогуур үнэлэгддэг бага цалинтай тэгээ тэрийг ингээд хийх юм бол амьдрахад ийм замаар амьдрахад ч өнөөгийн нийгэмд хэцүүтэй гэмээр болоод ингээд хуурсан. Ер нь бол миний хувьд одоо яг энэ сэдвтэй жоохон хамааралгүй боловч би хувьдаа одоо урлаг, уран зураг, дуу хөгжим ийм хүний гараас ингэж бүтээл гардаг ингээд ийм тийм одоо юунууд карьерууд хүний одоо боловсрол ухамсар сүнсний хөгжлийг дэмжих тийм урлагийн уран сайхны тэр карьерууд нь маш доогуур үнэлэгдээд байгаа байхгүй. Би зураач болно гэх юм бол чи ядуу амьдрах юм байна гэж хүн болгон автоматар бодно. Гэтэл тэр чинь өөрөө одоо яг эрэгтэй одоо маскулин карьер хамгийн өндөрт үнэлэгдээд байгаа гэдэг нь одоо амьдралыг нь тэтгэхдээ орох оронтой байлгах карьерууд нь хамгийн өндөрт үнэлэгдээд ухамсар тэр хөгжил төлөвшлийг нь хөгжүүлэх тийм карьерууд нь үнэлэгдэхгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар ийм хэцүү нийгэмтэй хүмүүсийнх нь ухамсар нь ингэж хөгжиж чадаагүй одоо хайр инрэл дутуу тийм нийгэмд амьдраад байгаа байхгүй. Тэр нь яг юунаас болж байгаа гэхээр ердөөсөө л тэр эмэгтэй хүний үгийг одоо ерөөсөө сонсгоо байцсан. Эмэгтэй хүний үгийг үл оошоодаг болцсон. Ийм мэдрэмжийг бол баг бүх эмэгтэйчүүд мэдэрч исэн байх гэж бодож байна. Одоо хэрвээ ажлын байран дээр зөндөө олон эмэгтэйчүүд их ажилдаг, ганцхан эрэгтэй хүн байдаг байсан бол тэр эрэгтэй бүр маш нэр хүндтэй ажил дээр өстой хэрэгтэй тийм чухал хүний хүмүүс нэгт тооцогдно. Ажлын байрнаас үл шалтгаалаад. Харин баахан эрэгтэй хүмүүс ажилдаг тийм одоо ажлын байр дээр нэг эмэгтэй хүн ороод ирэх юм бол тэр эмэгтэй маш тийм дарамттай одоо дутуу үнэлэгдсэн, үл оошоогдсон тийм одоо орчин нөхцөлд
ажиллах шаардлагатай болно. Эрэгтэйчүүд ингээд олон ихэнх нь эрэгтэй хүмүүс сууж байгаа те хурал дээр сууж байгаас ч юм уу эмэгтэй нь ингээ юм яриад эхлэнгуут эрэгтэй хүмүүс шууд автоматар сонсгоо болол шууд автоматар шүүмжлээл эсвэл ингээд үгийн сонсгүй хоорондоо юм яриад утсаа оролдоол үгийн таслаал тиймэрхүү юмыг бол одоо баг ихэнх эмэгтэйчүүд мэдэрч исэн амьдралдаа тийм одоо experience-ийг туулж исэн байх гэж би бодож байна. Тэгээ эмэгтэй хүний үг ингэж үл тоомсорлогдох болсноороо бид нар ийм одоо хит маскулин хитрхи юм гурван хэмжээст материаллык зүйлс дээр ач холбогдол өвдөг тийм нийгэмдэр ингээд нийгэм болоод хувирсан байгаа байхгүй юу. Тийм болохоор яах вэ гэхээр одоо тийм эмэгтэй хүний юм хайр инрэл тэр үгтэй тэр хайр инэрлээс ингээ холдчихоор чинь хүмүүс хайрын эсрэг тал нь айдас түгшүүр байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм айдастай түгшүүртэй нийгмийг бүтээсэн ингээд хайр хасах руугаа ороод ирэхээр л айдас түгшүүр болоод хувирч байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээл дайн дажин эрэгтэй хүмүүс чинь ингээд эмэгтэй хүний хайр инэрлийг мэдгүй өсчгөөрөө үнэлж мэдгүй өсчгөөрөө буу зэвсэг тэ дайн тэгэл одоо бүх зүйлийг ингэж контролдож удирдах гэсэн асар их шуналж гэдэг юм уу те. Тийм одоо боолчлол хүчирхийлэл гэдэг юмнууд ингээд асар их болчихж байгаа байхгүй юу. Тэ ухамсарын хөгжлийг одоо ингэж хөгжүүлэх тийм карьер ингээд яахгүй. Тэгэхээр бид нар одоо энэ зүйлсүүдийг өөрчлөх бүрэн боломжтой. Бид нар энэ бүх нөхцөл байдлыг өөрчлөх бүрэн боломжтой. Эмэгтэйчүүд өөрөө өөртөө итгээд тий. Өөрөө бид нар асар чухал бидний ухамсарын хөгжил, бидний сүнсний хөгжил энэ нийгэмдэр асар их дутагдж байгаа мэн гэдгийг эхлээд эмэгтэйчүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд бидний энэ үгийг хэн хамгийн сайн сонсох уу гэхээр бид нарыг хамгийн хүндэлж хайрлаж байгаа хүмүүс буюу бидний нөхөр энэ үгийг маань одоо бидэрт эмэгтэй нийгэмдэр эмэгтэй хүний ухаан ухамсарыг сонсох эмэгтэй хүний феминин одоо энэ аргын бэлэг талыг нь хөгжүүлэх тэр зүйлсүүд асар их дутагдаад байна гэдгийг эхнэр нь эхлээд ойлгочих. Тэгээд нөхөртөө тайлбарлаад ойлгуулчих. Тэгээд гэр бүл дотроо өрх бүр дотроо ингээд эхнэрийнхээ тэр би чи минь ямар байдлаар энэ орчлон дээр энэ бэлэг талыг хөгжүүлмээр байна вэ? Чи минь ямар байдлаар энэ орчлон дээр энэ одоо хүмүүсийн ухамсарыг хөгжүүлмээр байна вэ? Чи энэ бүхний төлөө юу хийж чадах вэ гэд тэрийг нөхөр нь ингээд дэмждэг. Тэгээ тэрийг нөхөр нь ингээд тэтгдэг болчих. Тэгээ дээрэс нь тхиим болвол ингээд өрх бүр дотроо ингээд тусдаа ядаж ингээд эхлэх юм бол эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүмүүс илүү ихээр сонсдог болоод эхэлнэ. Эмэгтэйчүүдийн одоо тэр ухамсарын одоо хүн төрөлхтний ухамсарын хөгжил хацар чухал юм байна гэдгийг хүм болгон нийтээрээ ингээд одоо ойлгоод эхэлнэ. Тэгээд дээрэс нь бид нар одоо ингээд том болцсон байгаа ингээд тий ажлын байран дээр ч юм уу одоо эрх мэдэл шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүсийг бол ингээд өөрчлөхөө та нар ингээд эмэгтэй хүмүүс нийгмийг одоо болчлохоо болоо та нарын ингээд явж байгаа хитрхи арга талыг барьж байгаа чинь буруу байна гэж ингэж өөрчлөх гэж хичээх юм бол угаасаа ямарч боломжгүй. Тэгэхээр бид нар бас юу хийж чадах вэ гэхээр хүүхдүүдийнхээ ухамсарыг хөгжүүлээд хүүхдүүдээ эмэгтэй хүний үгийг сонсдог ямар чухал байдаг юм бэ? Бидний орчлон ертөнц яагаад ийм байдалд хүрсэн гэдгийг нь ойлгуулад хүүхдүүдтэй одоо бүгдээрээ ингээд ухамсартайгаар орчлон ертөнцид хайр инэрлтэй хүүхдэд чигсэн тийм одоо хүүхдийг тойрсон тийм амьдралыг бүтээж чадах юм бол бид нар ингээд сайн сайхан одоо бүх зүйлсүүдийн эрх ашиг нь ингээд эрх тэгш амьдрч чаддаг тийм ертөнцийг бид нар бүтээж чадна гэдгийг хүүхдүүдтэй заагаад өгчих юм бол бидний хүүхдүүд тэр том болно шүү дээ тий ямар ихтгэл өмшөлтэй байна тийм нийгмийг бүтээн шүү дээ. Тэгэхээр эхлээд хүүхдүүдтэй та нар минь том болоод хүүхдийн төлөө тийм одоо ажил карьер хөөж ажиллаарай. Тэгхийн бол хорвоо ертөнц ингээд туйлын сайхан болноо гэж ингэж одооноос зааж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө карьер хөөж эхэлж хүүхдийн төлөө одоо бүх ажлын байр бүх одоо амьдралын утга учирыг одоо ч ингэж нийгэмтэй эдийн засгийн хөгжлийн төлөө яваад байгаа шүү дээ. Эсвэргээрээ хүүхдийн хөгжлийн төлөө
явчих юм бол бүх дэлхийн эрх ашиг зөрчигдгөө болно. Яагаад гэвэл хүүхэд эрүүл байгальд амьдрах ёстой юм байна. Тэгэхээр би байгалыг хамгаалдаг, хайрладаг хүн болёо гэдэг ч юм те. Хүүхэд одоо эрүүл сарвал өндөр ухамсартай хөгчөд цэвэр ус, цэвэр хүнс, одоо хөрсөн цэвэр, усан цэвэр, агаар нь цэвэр байх нь асар чухал юм байна. Би энэ бүхнийг одоо хангадаг, энэ бүхнийг би ингэж бүтээдэг, улам сайжруулдаг, хөгжүүлдэг хүн болёо гэж бодож одоо карьер хөөх юм бол тэр хүүхдийн төлөө зүйл хийж байгаа хүмүүс хамгийн өндөр үнэлэгддэг, хамгийн өндөр цалинтай, хамгийн мундаг чухал хүмүүст тооцогддог байх хэрэгтэй. Тийм нийгмийг бид нэр ингээд та хэд минь бүтээгээрэй гэж хүүхдүүдэд захиж хэлэх хэрэгтэй. Тэ хүүхэд ингээд эрүүл хүнстэй хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ сахар гэдэг чинь хүүхдэд хортой юм байна. Тэгэхээр бид нар энэ сахарыг хэрхэн яаж хязгаарлах вэ? Хэрхэн яаж ингэж одоо зөв зохистойгоор ингэж зохицуулах уу гэдгийг би судалдаг. Сахарын шинэ хэрэглээ, шинэ тогтолцоо илүү эрүүл амттай зүйлсийг би бүтээдэг хүн болно гэж ингэж бүх одоо зүйлсүүдийг ингэж нийгмиг те дэлхийд даяар хамгийн эдийн засгийн хөгжил нь өндөр улс орнууд хамгийн хөгжингүү тооцогддог биш. Хүүхдүүд нь хамгийн эрүүл, ухамсартай, хүүхдүүд нь жаргалтай байгаа улс орнууд хамгийн өндөр хөгжилтэй тооцогддог болмоор байгаа байхгүй юу? Хин өндөр байшинтай, хэр өндөр технологийн хөгжилтэй биш. Хин их мөнгөтэй биш. Хиний хүүхэд хамгийн жаргалтай байгаа нь хамгийн одоо нэр хүндтэй, хамгийн одоо бусдыгаа манлайлж зааж өгдөг тийм улс орн болж хөгжих хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүхэн юунаас эхлэх үү гэхээр эхлээд гэр бүл өрх болгоо ингээд дотроо хүүхдийнхаа эрүүл мэнд хүүхдийнхээ одоо миний хүүхдэд эрүүл байгаль хэрэгтэй, эрүүл ус хэрэгтэй гэж ингэж дор бүр нэгдүгээр тэгчих. Дараа нь хоёрдугаарт хамаатан саднууд дараа. Ах トゥ хамгийн ойрын ах トゥ нар бид нар ингээ хідүүлээ хүүхдүүддээ чихэр бэлгэлэхэ болёо. Хідүүлээ хүүхдүүдээ ингээд гоё хамтд нь агаарт гаргадаг бол би хүүхдүүдээ агаарт гаргах гэж байна. Танаа хүүхдүүдийг бас аваад явчихъя. Тэ? Би хүүхдүүдийнхээ боловсролд ингэж анхаарч байна. Та бас ингээд тэ ингээ ах トゥ нар хоорондоо танаа хүүхдүүд бас энд явах уу? Миний хүүхдүүдэд цэвэр агаар хэрэгтэй байна. Хідүүлээ нийлж агаад энэ ахынхаа одоо орон гэрийг утаагүй гэр болгоод өгчиё. Хідүүлээ ингээд санхүүгээрээ тусалж агаад. Тэгэх юм бол нэг ч ихсэн айл ингээд яндангаа буулгаад ингээ утаа багаснаа. Ингээд хідүүлээ ингээд нийлж агаад хамаатныхаа те нэг айлыг утаанаас алгалаа. Дараа жил хідүүлээ нөгөө нэг энэ ахыхаа энэ ихчийнхээ гэрийг одоо яндагийн буулгаад ийм утаагүй гэр болгоод өгчиё. Ингээд одоо цахилгаан тогийг нь шийдээд өгчиё гэд. Эхлээд бүгдээрээ ингээд өрх болгоо ингээд гэртээ хүүхдийнхаа ариулнтэй анхаарчсан. Дараа нь ингээд хамаатан садан хамгийн ойрын ингээд хамаатан садан. Тэгээд дараа нь тэр чинь ингээд хамаатан саднууд хоорондоо яваад найз нөхдөөрөө ингээд хамтдаа нийлж эхэлнэ. Ингээд бүгдээрээ цаашлаад ингээ илүү сайн сайхан тэг зөвхөн өөрийнхөө амин хувийг бодох зөвхөн гэр бүлээ ингээ хичээх биш. Бид нар бусдыг хичээж иж, бусдын төлөө ингээ хамтдаа зүтгэж ингээ одоо илүү цэвэр агаар, илүү хөрсний бохирдлгүй, илүү сайн сайхан ирээдүг бүтээж чадхаар байгаа байхгүй юу? Угаасаа хүн төрлөختний бүх амьтны эволюцийн хувьслын түүх нь юунаас үндэслэгдэж байдаг вэ гэхээр нэгдэж нийлж чадсанаар одоо дэлхий дээртэй ингээ бактери хамгийн анх амьдрал үүсгэхэд бактери нэг эстийн игэл эстийн нэг эстэй амьтад үүсэн. Тэдгээр нэг эст амьтад ингээ тусдаа байжгаад хэсэг хэсгээрээ нэгдэж эхэлсэн байгаа байхгүй. Тэр нэгдэж эхэлсэн эсүүд нь хоорондоо ингээд нэг юм community буюу одоо нэг юм нэг эст амьтдын ингээд нийгэмлэг үүсээд дараа нь тэднэр нь ингээ хоорондоо нийлээд одоо олон эст амьтад үүссэн байгаа байхгүй юу? Замаг мамаг гэдэг ийм илүү том. Тэгээд нөгөө нэг замаг мамаг чи ингээд ганцаараа ингэж оршиж жоод дахиад олуулаа нийлээд ийм игэл тийм одоо бүр арай ийм комплекстэй ингээд шавж заагс болоо. Тэгээд тэр загас нь ингээд олуулаа нийлээд тэгээд ингээд хөхтэй амтан болдог ч юм уу те. Ингэж одоо тэгээд хөхтэй амтан ингээд явсаар агаад ингээд одоо хүн болоод тэгэл нөгөө хүн чинь ингээд олуулаа нийлээд отог овгоор амьдэрдэг болоод тэгээд тэр нь ингээд хот нийгэм болоод ингээд олуулаа нийлж чадсанараа хөгжил нь ингээд дандаа ингээд дээшилж одоо ахиж байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний хувьслын дараагийн үе шат. Дараагийн шат нь хүн болгон
нэгдэж нийлж чадсанараа бие биенийхээ төлөө байж чадсанараа дараагийн түвшний хөгжилтөө хүрч чадна. Хувьсэл тэгж явагдана. Тэгэж чадсанараа бид нар өөрсдийнхөө генетикт те ухамсарынхаа хөгжил төлөвшөлт шинэ үе шатыг авчирч чадна. Бидний хүүхдүүдийн ирээдүй шинэ одоо илүү сайн сайхан болж чадна. Тэгэхээр бүгдээрээ эхлээд хүүхдүүдийнхээ төлөө аав ээж хоёр нийлж чаддаг болох хэрэгтэй. Заримдаа одоо ингээд харамсалтай те гэр бүл салалт их байна гэдэг чинь аав ээж хоёр нь одоо хүүхэд гэдэг шинэ оршихуй шинэ тэр нэг ертөнцийнхөө төлөө нэгдэн нийлж чадаагүй байгаагийн одоо нэг жишээ байгаа хгүй. Тэгэхэд тэг нэгдэн нийлж чадаагүйгийн жишээ нь өөрөө энэ нийгмийн тогтолцоо энэ амьдрч буй орчин маань тэрийг ингэж дэмжих боломжгүй тэ эхнэрийнхээ тэр нэг одоо хүүхдийнхээ ухамсар сүнсний хөгжлийн төлөө байгаа гин ингэж үнэлж хүндэлж чадахгүй нөхрийнхөө одоо ингээд гэр бүлийнхээ амьдралыг тэтгэхгээ завгүй яваад байгааг нь үнэлж хүндэлж чадахгүй байгаагаас ингээд хамтдаа хүүхдийнхээ төлөө нэгдэж чадаагүйгээс ингээд гэр бүл салж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд гэр бүл дотор одоо маргалдаантай асуудалтай байдаг бол хоёлаа хүүхдийнхээ төлөө хоёр биенээ хүндлэе. Хоёлаа эхлээ хүүхд дээр нэгдэе. Тэгээд дараа нь хүүхд дээр нэгдэж чадсныхаа дараа ах дүү нартаа тэр бүхнийгээ те ах дүү нараараа нэгдэе. Ах дүү нарынхаа хүүхдүүдийн төлөө бүгдээрээ нэгдэе. Ах дүү нарынхаа хүүхдүүдэд чихэр биш одоо ном бэлгэлдэг болъё. Сургалтын юу эрх бэлгэлдэг болъё. Тэ тэгээд дараа нь тэр чинь ингээд цаашлаад одоо найз нөхдийн хүрээлэл. Тэгээд дараа нь ингээд цаашаа томроод явах нь байх шүү дээ. Тэгээд бидний хүүхдүүд илүү сайн сайхан нөхцөлд амьдарч чаддаг болно. Тэр нь өөрөө ертөнц эмэгтэйчүүдийн үгийг сонсож одоо илүү ихээр сонсдог болсноос эхлэх байх нэ. Тэхийн тулд эхлээд эмэгтэйчүүд өөрөө миний үүрэг рол ямар чухал юм бэ гэдгийг өөрөөсөө дотроо өөрийгөө үнэлмээр байгаа хгүй. Эмэгтэйчүүд одоо ингээл би гэртээ сууж гин би ингээд карьер хөөж чадахгүй байна гэдэгтээ ингээд маш их тийм стресстэй бохимдолтой байх нь илбэг байдаг шүү дээ. Тэр чинь өөрийнхөө хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйлийг үнэлж чадахгүй байгаа хгүй. Эхлээд бид нар өөрөө би гэртээ сууж хүүхдээ харснараа хүүхдийнхээ ухамсар хүүхдийнхээ одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд асар чухал юм хийж байгаа. Асар чухал үүрэг рол би бүтээж ин гэдгээ өөрийгөө эхлээд үнэлээд тэгээд тэрийг нөхөртөө ойлгуулад нөхөр нь тэрийг нь үнэлээд тэгээд ингээд өөрийнхөө үгийг үнцэнтэй болгох те тэр алхам ингээд өөрийгөө үнэлээ сурснаас эхлэх нь байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа одоо өөрийнхөө ухамсарыг хөгжүүлж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэхээс бидний хүүхдүүдийн амьдрал бидний нийгмийн эрүүл байдал бас шалтгааллах юм байна шүү. Тэгэхээр энэ хүртэл сонссонд баярлалаа. Би нөгөө карма гэж юу вэ гэдэг сэдвээр ярих уу эсвэл feminine energy, masculine energy-ийн тухай ярих уу гэж санал асуулгаар энэ сэдв маань илүү олон санал асуучаас энэ удаа энэ талаар ярьлаа. Тэгээ дараагийн дугаар дээр карма гэж юу вэ гэдэг сэдвээр ярих болно. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Энэ хүртэл сонссонд баярлалаа.